Санаа цаана үзэгчтэй Нуртан Монгол залуус Тодмолоо байж Хөдмөрийн Баатар Данзан нэмийн даваа хүүган уян дээр хүрэлцэн ирсэн байна. За та сайхан зүсэж гэнэ үү? Сайхан зүсэж, дарган сайхан зүсэж гэнэ үү? Дарган сайхан зүсэж байна. За морь хурд уяавтай сайхан. За бод морь бариад. Морь хурд ингээд үзэж байна уу? Бидний ирсэн газар ямар газар байна? Аль аймгийн ямар нутаг вэ? Манай Төв аймгийн Сэгдэн сумын Эрдэнэрхний ингээд хөндлөн гэдэг газар. Энэ ч одоо бас олон жилийн өмнө би суултаасаа үзэж морь үйж баялаад энэ жилийн чинь сайхан улсөөтэй нэг хоёрдугаар ногоо сайхан учир морь хурдан өвдөө сайхан байна уу та? сайхан байна. Авдаг сайхан уу? Сайхан байна. Ажил төрөл сайн байна. Ажил төрөл сайн байна. Ажлаа хийгээд. Одоо энэ цаг үед Монгол адуу, Монгол морины төлөө бас олон сайхан зүйлүүдийг олон уран бүтээлчд хийж төрөвдөг болж байна л дээ. Одоо саяны гүүгүүлмөр гээл. Цаашдаа ч юм залуучууд бас олон сайхан зүйлүүдийг хийх баг. Таны бодлоор энэ Монгол адуутай адуу гэдэг амьтанд олон жил ингэж насаараа нөхөрлөж ингэж ханилж яваа хүний үед цаашид ирэн залуучууд юу хийвэл зохилтой байд юм л. Ер нь би Монгол адуу гэдэг бол зарим нэгэн хэрэг тарж байгаа залуучууд энэ дуулдаад байна шүү дээ. Тэрнээс илүү ухаантай амтлаг санддаг. Энэ одоо даагуулгаад эрхэм даага цөмийн асаа өдөг шүү дээ тий. Өдөр ч одоо амтлаа бодгоод өгч байгаа. Тийм ээ. Хөл дөрвөлж өгөөд 10 дугаараа дөрвөлж отоогоо мэдээгээр хүмүүс. Гэхдээ их чинь тийм ээ. Тэ адуу гэдэг тийм өөрийнхөө үрийг одоо амтлын гэдэг үүдэг шүү дээ. Тэгэхээр Монгол адуу бол даандааггүй зүгээр одоо дэлхийд сайхан адуу их олол тоо. Гэхдээ Монгол адуу бол арай ухаалаг амьдралын тийм одоо юу гэхиндээ хөдөөний нийгэмсэлтэй ухаалаг талшсан ийм амьтнууд сандаг. Жишээ нь одоо ингээд адуу чинь хөгийн штэ. Ингээд уруудаад явлаа гэхэд чинь хөрхим урууд явж байгаа зогстой гэж чинь аль тарган аль мундаг эргэнээр зогсоо тэгээд зуураад зогсоо. Өдрөөс ухаан байгаа шүү тийм ээ. Нөгөөдгөн дэсцгсоо. Тэгээ ээлжлээд байдаг шүү дээ. Тэгээ одоо ингээд усруу сайхан сууж штэ. Ингээд адуу ингээд дамаар ингээд зуураад усруу орж явах. Би боддгийг энэ Монгол бичгийг ер нь тэнийг харж ил бичсэн баг. Тэгээ Монгол бичгийн толгойтой, сүүлтэй, хөлтэй, гидстэй гэдгээр тэгэхээр яг тэгээ яг адуу сууж байгаа тань хараад та яг ингээд сууж байгааг адуу дээрээс нь харахад бол яг л Монгол бичиг бас Монгол бичиг ингээ ийм л боддгийг да. Сайхан юм байдгийг тэгээд сайхан байна танаас ч гэсэн ингээд үйл хэрэг хийж байгаа бол би бас баярлдаг юм аа. Тэрээс гадна манай үндэсний энэ их том соёлд одоо биднэрт өвдөөсөн үлдээсэн 93 наадам гэдэг бол бидний одоо нэгсний дэлхийд байхгүй том соёл юм л та. Энэ соёлыг аваад нь одоо ганц их сайн явж шүү дээ тийм ээ. Зарим нь одоо гадна дотноос хүүхдэр унахгүй тэгээд байдаг бол би боддгийг гадаадын ер нь ямар гүрнийг соёлгүй болгож өөрийн болгож аваад тэгээд тэр соёлд юу яадаг юм лээ. Биднийг дагуулад шиний босчтой босгодог. Тэр манайхан ч юм уу тэрнийг мэдчихэд одоо энэ жилээс одоо төрийн иргэжлийн шинэ цагаан сарын уралдаан тийм бол ерөөлийн уралдаан болгоно тэгээд энэ манай ерөнхий сайд чинь нэг яриад байгаа шүү. Одоо ерөөлийн болгоно тэгээд тэр амбаламент чинь шинэ амбын төч бас тэгж яриад сайхан сөмөрөө Монгол даяараа аймагтай одоо ерөөлийн уралдаан хийнэ 14-ний ерөөл цагаан сарын 14-ний уралдаан. Тэгээд улсын хэмжээний чинь ийм сайхан болгон сумдаас нэг хийж өгсөн ийм их сайхан. Энэ ер нь энэ улсууч бас тэгээ хийгээд байгаа яг ойлгуулдаг улсаас алгаа. Энэ ном зам үлдсэн улсууч тэгээ яг л одоо ном гэдэг том ухааны тэр номороо байна наан тав юм гэдэг сайхан ойлгож байлээ тэр ерөнхий сайд бол вирус баярлж байгаа. Одоо тэр өв соёлыг ингээд эдис нь болж байгаа хүмүүс бол одоо ингээд танаас эхлээд таавал одоо тэргүүндэн дээр нэг уяач ингээд сүүлийн залуучууд бол их морь үйдэг. Энэ өв соёлоо их тээж явна, энэ зөв юм ингэж явах учиртай гэж их ярьдаг. Өөрснөө их үлгэрэлдэг болсон байна. Би сая хамт олноороо 47 сумаар явж тийм сумын уяач гэж нэвтрүүлсэн.
Тэгэхээр залуучууд их залуучсан байна. Уяаны арга барил, адуу үржүүлэг тэгээд тэр өөрснийх нь тэр энэ өв соёлоо тээж байгаа гэдгээр их бахархдаг хүмүүс болсон байна. Тэр ч одоо ухаарл шүү дээ. Тийм ээ. Одоо бидний ямар ч гэсэн гадны гүрэн Монгол хүн гэдгийг тусгаар төгссөн соёлтой гэдгийг харуулах гэсэн. Энэ манай энэ монголчууд дэндүү ухаалаг болсон шүү дээ. Ер нь дэндүү ухаалаг. Тэгээд задгаа сайхан өссөн дэлхийн сүмбэр болсон орой дээр байгаа шиг газар нутгийг хэмжиж гисэн тийм нэлээд юутай. Тийм улстай тэгээд энэ залуучуудыг сайхан ойлгосон байх улс ярьж байгаа. Тийм тэд одоо тэгээд энийг сайхан авч явах хэрэгтэй. Тэгээд чи Монгол улс дандаа хамттай байна шүү дээ ингээд. Бид нар салахгүй тэр өнөөдөр Монгол гүрэн дэлхийн талыг тэгээд явж идэхгүй. Монгол атуу. Монгол атуу нэ. Тэгээд тэний гэсэн та нар бас баталж ирээ шүү дээ. Жишээ тийм ээ хөр хэм ингээд ижлэн жил гэсэн явсан гэсэн тийм ээ. Тийм үгүй хүмүүс сайхан юм их байх юм аа. Тэгээд сайхан байна та нар маань тэгээд энэ үндэснийхээ соёлд өөрийнхөө хувь нэмийг оруулж байгаа энэ залуу улсад өнөөдөр тэгж явлаа ч гэсэн дараачийн үр хөвгөд хойш үедэл одоо та нар чинь энэ сайхан хэмиг суслаад явж байгаа шүү тийм ээ олон баяжуулаад явж байгаа юм гэж би ойлгосон. За. Их махтаа бас их гэлалаа. Одоо энэ танаа нутгалж байгаа Мордов үеж энэ нутгаар л одоо урдаас говоос ингээл танаа их уяачд хаашаа улсын наадам зорддог байсан газар баг та тийм ээ. Хөрхи дээр үеч одоо тэгээд энэ урдаасаа өчөөд энэгээр давнаад энэ хүн бараа хойдгоор додон гэдэг газар байгаа. Тэнд ч одоо энэ за нэг Монгол улсад нэг 100 жилийн бараг нэг 70% нь 70 их хүн түүсэн шууд газар шүү. Энэ бараа хойш азармар тэнт манайхны ордлын бүхэл одоо улсын манай сэргэлэн хамтран алтан болог баян жил баран танаас энэ за энэ олон их мөр түүсэн дэ энэ сонгосон мар. Сүүлдээ л харин одоо их жоохон хойшлоод гэдэг яваад тийм байсан. Би ч одоо 5 их мөр хоссон энд л их сонгож байсан да. Багын сунгаа тэгээд 7 гэдэг тий. Тэн цагаа сонгоод их сунгаач болно. Манайхны сэргэлгийн хинж морж нүгэлтээ сайн үе шүү дээ. Чин одоо тэр дээр тэр орноо сунтай гэдэг хүн байна. Тэр одоо тэр отмод энэ тэр айгч тий. Тиймэрхүү улсууд одоо олон сайхан хэмэр төрүүлж байлаа да зөвшөөрч тэгээд. Энэ жилийн өв танах уяа дангаараа сайхан баг шүү. Энэ жил их 100 их туллаа хаасаагүй тийм ээ. Тий хөр хэвэл өвлийн айгтэр бэрхшээл их цаас чинь тэр үедээ хэцүү байлаа. Зүгээр хавраас хойшвол тэр үс хэрэгтэй байсан хөл. Тэр нөгөө эрт гарч байна. Тэд нутгаараа шүү тий. Тий Монголд яг. За энэ жилийн наадмын өнгө одоо ингээд Мордов бариад ихсэн байна. Наадмын өнгө ямар байна. За танаа Мордовдоо тарах тэрээр хаана өвлжөөд хаана хаварчаад ирүү. Атуу маань уулын би зүүнтэй 3-4 жил болсон юм аа. Дорнуудын Энэ жил сэлэнг явсан сургууль. Тэгээ энэ жил сэлэнгийн наатал Жаргалантын сангаа чойрын зааганд өвлөсөн. Тэгээ манайхны атуу өгөөд тамир жоохон муу намрын зүүнээ тарах жоохон муу авсан. Тэгээ яг хорогдолтой. Гэхдээ яг жоохон тоотой бүр юм тэгээд айгу ирсэн. Тэгээ нөө боохоо гэдгийг чинь манайхны атуу мэдэхгүй. Ирэхлээр зүгээр өдөрж байгаа болчихдог. Юу би явах гэдгийг. Энэ тэгсэн. Гэхдээ юм байж чинь гарцгах хэрэгтэй үстэй. Тийм ээ. Тэгээд зөв эрүүл хэлбэл одоо бидний чинь хамгийн дээд жаргал шүү дээ. Тийм ээ. Энэ жилийн өвөл хаваржилтын одоо нөхцөл байдал цасцуудын байдал бас малчтад нилээ хүндрэлтэй байх нь байлаа. Бас нилээ юм бодогдуулах шиг боллоо. Тийм ээ. Бэлчээрээ малаж хууд. Ер нь юу милэн одоо бид хөл дээр мичин жилгээд нэг цуутай жил дуулдаг байсан. 1944 он шүү дээ. Тэгээ энэ жил ер нь тэрний дараачийн милэн даяашилсан том энэ баха. Тэгээ хөрхим манай Монголын одоо бараг би боддог нэг хүн чинь 60 мал ноогдож байгаа. Ноогдож байгаа биз? Тэгэхээр одоо тэрүүгээрээ дэлхийд нэгт орж байгаа. Тий, тэгэхээр чинь бас одоо цагаан хайлуу гэдэг юу гэдэг тийм ээ. Зөвхөн 60 мал нэг ай нэг хүн амжирч шүү. 5 хүн бай нэг гэрт. 5-7 530 300 мал хүн амжирна да. Тийм ээ. Нэг хүн нэг ай шүү дээ. Тийм л манайдад гоо.
Тэр бас их буян бахал та юм. Тэр хөрхийг өгдөөсөөс мэдээ үлдээсэн орон нутгийн нэг том боё юм. Ер нь надад нэг хайх тэр хүндэгж ирсэн эндхийн нэг томлоо. Танай гүрэн мундаг шүү гэсэн. За гэдгсэн чинь 4 удирал гэдэг нь хүний ухааныг дандаа сэлбэж байдаг. Их мундаг одоо их жаргалын орон шүү дээ. Бидээс өвлөллаа гэдэг ягаад дандаа зам байгаа дөрөв бас 4 удаа байгальдаа дасан зогцох юм тий дасан зогсож сэргэлтэй аваад явах юм тийм ээ ингэж өсөж тэгээд агуу сайхан нутаг байна да тэгээд одоо энэ сайхан юм бидээс их байна оо сайхан юм энэ жил одоо төрийн маань сонгуул болох гэж байна тэгээ нэг хуучин зөвбөр юмыг ялгах хэрэгтэй юм шиг байна тэгээд сайхан сонгуул манаар төмөнгөч одоо ухаалагдоо тэгээд сайхан зөвөр нь сонгох гэж бодож Kuntur이 surgi mukshi Açnay kurnimin dokumago Açagime nurcusun boynar Ardın apmin dayıntum İkhimin note King Europe Surgimande Narın хомброминуте Сараа хонголч одоо 9 жил аймгийнхаа 100 жил аа. тэгсэн Энэ жоохон сайхан тарах үт сайхан байна. тий энэ хөрхийг нь хурдан та тэгээ яг хөтэ юмны хэмжээ гэж айхтар юм байдаг шүү дээ тийм ээ тоо гэж айхтар юм байна олол хөрхийг нь төмний хэмиг хүртлээ сөмөрөөл Одоо наран хонгорын маань төлөвд бас их сайхан тий байна шүү. Энэ их хэцдэг их адилхан юм. тий Энэ хонгор халдсан, тий энэ хоёр халдсан байна. Энзээ сайхан адилхан юм. Бүр андуур мар гэмээр тий. Содмаа дагдаг л байна. тэг нь хөрхийг ямар юм тэгдэг шүү дээ тийм ээ өнгөрсөн жил Төв аймагт 20 гаргаад орсон байна. Тий, 24 таваар авсан. итүү одоо Тийм. одоо энэ жилийн арай дам үзсэн гайг болж байгаа. Гайгүй энэ ч биш ерөөсө ямар юм чи нэг тийм юм үзэж байж ухаардаг гэдэлтэй. Энэ жилийн зуд ухаар болчих гэж байгаа. Тийм ээ. Тэр нэг ухаардаг нь усч ерөөсө тэргүй болохгүй ингэхгүй болохгүй гэдэг ингэж ухаарч байгаа юм ажил. Энэ бол маш зөв асуудал байна. Энэ шинэ оршоо нэг Тий. Сая би дөрөв хэдээс нэг хүнд 60 мал нагдаж байна гэдгийг чинь. Тэр мөн тоо шүү дээ. Энэ дээр чи бүрэн бүтэн бүр 70 80 мал нагдахаар ажил хийж байна шүү дээ. Болно болгож байна. Тэгэхээр төр засаг тийм бас ийм аваад юм хийх болов гэмээр зарагдаад байгаа. Болдог бол ардын намыг нэг гаргаад тэгээд нэг үзээд олигтой бүр сайхан болгоул болгохын ягаад ахаа сонгоод гэдэг бол муухан бол дараачихын өстэй ажил олох хэрэгтэй гэж би санагдав. Ер нь. Тиймээс яг эхлүүлчихэд эхлээд тэгээд тарддаг байхгүй. Тийм ээ? Тийм учраас нэгэнтээ эхлээд дандаа зөв юм хийсэн юм чинь ингээд цэвэрлэх. Тэр олон улсуудын одоо сүйдлэх юм байна. Энд чинь баригдлаа давлаалуулах юм. Энийг гаргах гэдэг чинь хэцүү шүү дээ. Ичнээ 30 жилийн өмнөх юм гарна тийм ээ? Энэ бүр зөв юм сонсогдоод байгаа. Тэгээ энэ бол болдог бол ардын намыг гаргаад энэ бүх юм үргэлжлүүлэх юм бол бид нар бас ирээдүйн улс их орн нэгшүүлсэн хоногийн өмнө хөгжихэд бид нар хэрэгтэй дээ тийм ээ? Тийм санагдал. Их Монгол улсын гол нь тулсан энэ гүрэнд бид нар хүмүүн бол төрсөндөө бол одоо дээдийн жаргал болов гэдэг нэгдүгээр би санддаг. Хоёрдугаар энэ их голонтны энэ их дэлхийд байхгүй энэ соёлыг одоо бид нар тээж явуулсууд тэгээ энэ сайхан соёлын хурдан мөрний уралдаанд одоо миний хүүхдүүд, миний дүүнрүүд хөлөг мөрөө сайн үйж сайн сайхан байхын ерөөл дэвшүүлье. Мороо хурдлаа гэж баярлж байгаарай. Хойгуур орлоо гэж мэд ирлээ гэж баярлж байгаарай. Бус зүүн аяанда бурхнаас тэг ингэсэн заалт байдгийг би амьдралаараа туулсан юм шиг. Тэнийг сайхан ойлгож ухаарч
Морасахович байгаараа гэдэг ерөөлөг төвшүүлье да. Аа.